эцэстээ тулчсан аав явж шít. Би хүүхдээ ингэж одоо би яасан жаад. Ийм иш хүчтэй байж хүүхдүүдээ сургуульд оруулсан шít. Хайртай шүү, баярлалаа. Зургаар хийсэн дум зэвсэг зүүсэн онгоцуудыг цэнхэр чагтаар дарсан цэцэг дүүсэн хөлбөмбөгийг цэвэр нандин зурсан хүслийн цэнхэр тэнгэртээ хүний дэлхийн нэж байна. Хоёрдугаар курс байна. За, энэ жил дөрөв давхар нэлээ. Харж байна. За бид хүн мөсийн 2 дугаар байран дээрээс энэ сургалтынхөө сурвалжлагыг бэлтгэх өргөж байна. Тэгэхээр зочны маань бас нэр нь хэм бэлээ? Маралмаа. Одоо мөсийн эдгээр курс оюутан бай. 2. Мөс ороод хичээлийн шинэ жил эхэллээ. Сэргийг л амар байна. Гоё ээ. Юу гоё юм. Одоо би нөгөө мэрэгжлийн хичээл үзэж байгаа. Тийм болохоор бас тэгээд гоё юм. Ямар мэрэгжлийн хичээл үзэх чинь? Ямар сургуульд одоо хуурлагдаад орсон бэ? 1-р 2 дугаар курстэй ингээд анги авдаг шүү дээ, тийм ээ? Шинжлэх ухааны хүмүүнлэгийн ухааны шинжлэх ухааны салбарт орсон. Өдөр найз хэр их юм одоо 1 жил суралцсан юм жир хэр их найзуудтай болсон. Найзуудтай болж чадсан уу? Чадсан аюул найзуудтай болсон тийм. Найзууд нь ер нь хэрхэн одоо хамт суралцаж дэмжиж байна. Аюул их дэмждэг, тусалдаг тийм. Тийм. Яаж ер нь тусалж дэмждэг вэ? Найзууд нь хин гэдэг вэ? Найзуудыг маань уянга тэгээд уянга жавхлан тэгээд цэндаюш ингээд нэрлээ дэвэл дуусахгүй тийм. Тэгэхээр 4 давхарлуу ингээд өргүүлээд гарч ирэхэд жоохон бэх. Уг мөс ингээд нөгөө юм налуу шаттай ч юм уу болоод зүгээр юм шиг надад санагдлаа сая. Харин тий болно хаа гэж бод чинь. Болгоосоо гэж бас хэлэх юм уу? Тий. 4 давхарлуу гарахаар чам дөрвүүлээ гарахаар жоохон хэцүү биш үү? Хэцүү байдаг. 4 давхарлуу жоохон хар хэцүүлтэй. Тийм. Тэгээд одоо сурахын тулд гарна л Хэдэн жил ингээд өргөөд бас ийшээ гараад явж байна. Энд ноёдн 9 сарын 1-ээс хойш тэгээд 1 жил курсын турш өчөө. Тэгээд юм сэтгэл их өндөр байдаг шүү дээ. Хүмүүс ингээд дээд сургууль орно гэж чинь нэг төр яриг байлаа. Би одоо залуудаа уулын хүсч мөрөөдчихсэн орж чадаагүй сургууль бүгд орчихлоо би өөрөө бас баярлалтай шүү дээ. Мөс орохыг мөрөөдж байна. Тэг мөрөөдчихсэн шүү дээ. Манай ангийн хүүхдүүд ороод сайхан байсан. Тэр үед би ирэл уулзаж яадаг л байсан. Тэгэл одоо бол сайхан байна. Өөрөө баг орцсон шиг баярлаад байгаа шүү дээ. Одоо баг 20 жил ингээд аав явж байна да. Эцэстээ тулчсан аав явж шүү дээ. Би хүүхдээ ингээд одоо би яасан жаад. Ийм иш хүчтэй байж хүүхдүүдээ сургуульд оруулсан шүү дээ. Өшөө боломжууд байгаа.
Энэ боломжийг бүгдийг охин маань хүртээд би ч гэсэн өөрөө хүртээд ингээд явхлаар чинь ирч хүчтэй хүүхдээ сургууль хайлын таслахгүйгээр хичээл сургуулийн таслахгүйгээр төгсгийё гэж боддог шүү дээ. Өөрөө төгж хүсэж байна. Тэгэхээр аав дагаад тэрийг гүйцэлдүүлж ямар ч асуудалгүйгээр явдаг да. Тэр нь хамгийн сайн аав бах. Тэгээ аавгаа өөрөөгөө ингээд аавын 10 оноогоор үйлдэл. Би тэгдэггүй. Яагаад гэвэл ийм хүмүүс олон байдаг шүү дээ. Би тэр 70 дугаар сургууль зүгээр л ингийн аав шүү дээ. Тэр олон хүмүүсд би хүмүүстэй бас түрдгэн түрээд тэр аавуудаа ярилцаж хөөрөлдөөл ингээд явж ил гэсэн. 47-д ороод ирэнгүүт тэнцээ нэгэн тэрэгтэй хүмүүс. Тэгэхэд сургуулийн одоо захиргаа юм уу тэднээс нь өөртөө айгүй сайхан хүлээж авах хэрэгтэй. Төгсгөлт нь айгүй сайхан төгсөх хэрэгтэй. Ядахтаа нэг цэцэг тэр хүүхдэд өгчдөг байгаа хэрэгтэй. Хонхыг ингээд уургаад явуулцдаг л байх хэрэгтэй байхгүй юу? Тэр нь аавдаа ирэх хэрэг хайртай ба аав нь ер нь хэр эрхлүүлдэг гэж байна. хайртай тийм Хэр эрхлүүлдэг вэ? эрхлүүлдэг л дээ. Гэхдээ би өөрөө жоохон хан болсон болохоор жоохон зайлсхий тийм хайртай шүү, баярлалаа. Тэгээ энэхүү сурвалжлагыг бэлтгэж хүргэж байгаа. Маралмаа маань энэ жил 2 дугаар одоо төвшний оюутан одоо мэрэгчлээ сонгогдсон ангид хуваарлагдсан ингэ явж байгаа юм байна. 2 дугаар байранд одоо голчлон хичээл нь орно. Мэдээж дөрвөн давхар руу ингээд өргүүлээ, даавараа өргүүлээ, найзаараа өргүүлээд гардаг. Тэгэхээр бас муусын удирдлагууд ч юм уу харж байвал муусын одоо энэхүү шатыг мөрлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нар шийдэж өгвөл гэж бас маралмаа маань хүсэж байна.